Санжийн пүрв Тэнгэрийн таван нүдэн Намрын адаг сарын шиврээ бороотой нохой өдөр баясхинд хөөлихтэй хүүхэд хөгшөдгүй бужигнаж байлаа. Искэл унгандан хоргодсонгүй зэл сахин зогсон. Энэс саруул сэргэлэн дэнжиг баясах өсөхөөс өдлөхийн жаргалан эдэлсэн газраа гэж болно. Өвөлдөө өнтэй, зундан зулагтай, хойтой хүндэл заяас нутагтаа гэлцэн энтхийхэн магнай тэнгэр сэтгэл өдрөг явдаг бөлгөө. Баясах өөрийгөө халахын өндөр гэгэн занмазар богдын улсын нутгийг манаж утаа өгүүлж яваа хувьтан химэн. Өртөн омог шүү. Өрөөлд түшигтэй амьдарсаар насны даван дээр гарч араа өрөн уужуу хаан араа болгож яваа амгалан тогтой буурал. Өдий насны хүнд нутаг нугаас гадна хайрлаж харамлах бахархан сүслэх юмс бишгүй. Тэр дунд олдохгүй ховроос эхлээд ордос мартагдан огоорсон юмс ч байна. Жилийн жилд зуны ихэн сарын бар намрын адаг сарын нохой өдөрт энэ дэнж дээр баясхинх инхүү хөл хөөр болон хол ойрынхан бужигнаж энгүүн сайхан яриа хөөрөө өрнөж их баггүй эрт хэдүүгийн учир явдлыг ухаж мэднэ. Баясхинд хулаар айрыг бялхаж хундгаар охимэлтэлцэн эднийхийг гүгэн тавьж унгад амгалахад ирсэн нутаг усны ахан дүүс хөөрөг зөрүүлэн минь дамран айлтгаж инээд баясал дүүрэн байлаа. Баясах энэ нутагтан тулгаан тойрч сууга ачтан буурлуудын нэг ухаан санаандан уул шиг ихийг хадгалсан хөнгөч гол усныхан амын дагаж аяын харна. Баясагч лууттай тэнгэр лустай газрын эзэн гэлтэй цаг нарыг алдалгүй хэлнэ. Хэм бүхэн ирж сурснаа баясах амбагасаа суноо гэлцэн гүйлдэн. Энэ сахир буурал тэргүүнд настан цагтаан бичиг үсэгтэд тооцогдсон баг сумын хооронд бадантай данс бүслээд төрийн хэрэгт зөөтгөж явлаа. Идэр залуудаан эр цэргийн албанд мордон баг дарга мөрдөс зүүж байлдах газраанч байлдаж ихийг үдсэн амьд домгоо. Иймээс Монгол хэмээх баримтагтай судрыг нассаараа дээдлэн тэндээс олдохгүй голж мартасныг сэргээж явдаг том эрдэмтэн номтонч баясхинд хүрэлцэн ирж дотор ухааныг уудалдаг гэлцэн. Үнэхээр ч түүнийг үзэж хараагүй дуулж сонсоогүй юмар ховор мартаж санахын зовлонгүй гэж олноороо магтана. Хүмүүс баясхийг өөрийгөө умартаж өрөөлд ачлал болохоор мөлхөн холгүй мачидаг өгөөмөр сайхан өтөлж яваа буурал амьд шаштрар гэлцэн. Баясах цагтаан нутаг усны олон баатар эрстэй хамт чөлөөлөх дайнд мордон говь гаталж элсэн манханд хөлсөөн цуулж уус бороо намаг шавар туулан өвөрлөгч нутагт амьд тэнсэж явсан гавьяатай. Энэ бүхнээ хэр зэрэгт мордож элэг буруу дайсантай эргчин эмгчнэн үзэлцээл биз. Өдөөд энэ хэр яваа минь өндөр дээдсийн минь л надад үлдээсэн амьд явахын хишиг гэж додрон залбирна. Баясах цэргээс ирж хани бүл үрачим бараа гарч олон он жилиг ардаан орхин эдүгэ ачтны дээд ачтан гэгдэн жаргаж явна. Бага залуудаан атуу малтай нацалдаж дээлийн сугаан урж дөрөн суран сонгож явсаныхаа 10 талыг дүүргсэн биш юм а гэхэд хариллан шарлингийн голоор дэлсүүлэн хуурдсан хэсэг сайхан адууныхан туурын тоосыг басган ториглох чимээнд нь хиймран сэргэн уургын уртыг суналзуулах болсон.
Тэрнийхэн хүчээр баясах зэллэх унаг уухайрагтай яваа. Хэдэн ойхот хүүхдэн ч адуу малан харахаар магнай тэний зовхс хэрвэлзэн. Эднийх нясалсан шагай шиг цахилж болсон ганц сайхан хүү. Торог гологдом тасдаасан тэрсэн гурван охинтой. Охин хүүхэд айлын өрх татах заяанд төрдөг хойно сум сунгаж өрх өсгөн айлын хүн болж харин ганц хүн голонд залгах эр хүн гэгдэн бас нэг адуу малтай ноцолдсон хүн аавынхан ширийг хатаах боллоо. Тэр өдөр баясхынд ирсэн холойрын ахан дүүс цайлж ёс төрөг үйцээгээд морин цагт унгаан тамгаллаа. Зэл дүүрэн зэрд голцсон унга зөөлөн бороонд жихэрч хумбан туураараа газар завчлан туурлаж тогтож ядан харагдана. Баясах эцэг дээдсээс уламжлаж хоймрын авдартан хадагт орон нандинсан 5 нүдэн тамгаан гаргаж эргүүлж тойруулж харснаа сүүгээр мялаан гадаа шиврээ борооноос халхлан асаасан аргалын галд дүрж улайтгалаа. Энэ тамга ихэ дээрээс олон буянтныг дамжин газар тавиулах гуйртөөсөөр баясхын гар дээр ирсэн хосгүй эрдэн бөлгөө. Баясах энэ жилийн уган унган зэгцэл зүйлэн хөтлөн ирж хүнч тамгаан галаас авч баривал манай хулагч гүний унага энэ сайхан марвалноо. Эхэн зэр шиг хордон юм. Хойдонгийн надмар шарлангийн хөндийн тоосыг хамаг даагны мундан дээр овоолох байлгүй гэж ууган унгаан магтан багтай наргагүй хөхөрсөөр хүүдэн миний хөө гашаалдаж нялхамал зовооч хавта. Арай дэхэн тамгал. Адуу мал им тамгаасан эхлээд хүнд сайхан харагддаг. Унаа морин зөв сайхан эдэлсэн эр хүн олонд хүндтэй. Нинээс хойш чийл энэ хэдэн адуутай ноцолдно гэж сануулan хүүч тамгаан унганы зүүн гуйнд хярвас үнэртүүлэн дарлаа. Тэнд байсан улсууд хурайлан баясах ууган унгныхан хошуу хондлойг нударгааран хайрлан шударч хондлойд нь ариг тусаан сүрэгдэн тавилаа. Баясах амьдралдан өөрийн чойр номтой үзэж туулсан хийгээд дуулж сонссон юм аривантай болохоор эрхэмлэн дээдлэх өвлөвлөн үлдэх ухааны улагтай хүн. Тиймээс нутаг усных нь амын дагдаг бичигдээгүй хуйлтай. Баясхын хаяг бараатан жилийн жилд ханьсдаг бөгтөр бадамг хичээлээр дагцан дээрийн хайсан хуучин бүрхэн засан "Хей, манай амбач тэгпэлцэж байна" гэж бахад бол баясах хариу сануулах айтай гэх хөхөрч "Бадам уг нь бэ чамайг ерөөл айлтгахсан болов уу гэсэн харалмар чинь балгадагш юм таламждаг болоо юу та" гэлээ. "Амбаа би ерөөл хэлэлгүй яахад те. Унгаан тамгасны дараа айлдах юм уу гэж санаад" гэвэл баясах "Тэг. Одоо ч те хүн бүхэн л өөртөө таарсан дэг жайг тогтоодог болсон юм хай" гэж жирийн боловч цаанаа жаахан чимхсэн аялгаар хэллээ. Тэд өдрийн ихэнх унгаан тамгалан бужигнасны эцэст бадам дээл хувцаан засчиж урамлан зэлний ихэнд зассан идэ цагаа уугиулсан арц хүчний ард туглан цэл яруух нар ерөөл айлдгаж баясагч тэр арц хүчинд дээд тэнгэрээс зарлагдсан гэх эцэг дээдсийн 5 нүдэн эрдэн луга тамгаан ариулан хадганд нь ороолоо. Баясах энэ тамгаан мал сүрэг өсгдөг, чон нохой халдаадгүй гэж сайших дуртай. Дээд тэнгэрийн зарилгатай хойно дэгэлгүй яах гэж өөрөө ч тэр үнтэн бат итгэдэг хүн.
Тэр энэ таван нүдэн гих өлжигэн өгсөн хэний үүх түүхийн тухай дуулж сонссноо хэдэн зууны тэртэгээс нь бол баалан ухаж ярихад дуртай. Тэрнийгэн мэдэгдэн чи гаргууд бүр эзэн богд Чингис хааны алтан ураг. Түүнээс хойш өгөөдөө хаан хийгээд цагаатан улс баг хаадын үеийн зоос жимэглэлээс эхлээд урдмын дуулж сонссоогүй хөөрнөө. Энэ түүх домогч таван нүдэн тамгатай хамт дээд тэнгэрээс эцэг дээдсээр уламжлан өнөөдөртөө золгосон. Аав нь түүнд юмыг хайрлаж хамгаалъя гэвэл үүх түүхийг мэдэж яв гэдэг байлаа. Одоо баясах тэр үгийг хүүдэн хэлдэг болж хүн мэдэхгүй юмдан хаалгаатай гэдэг дээ. Мэдэхгүй юм яаж ч хайрлах вэ? Хүмүүний амьдралд мартаж гээхийн аргагүй өөрийн гэх юм олон. Тэрний нэг энэ таван нүдэн гэж тэр батлаа. Халахын өндөр гэгэн зан узар ходогтын адуу малын энэ өлзийд тамга удам судраар нь дамжин баясгад өвлөгдсөн тул тэр түүнийгэн тэнгэрийн тамга гэж дотроо маш ихээр бэлгшээн. Энэ эрдний таван нүдэн хээ чинь хэзээнээс манай Монголын бэлэгдэл болж эдүүлэг Дайчинбаатар эрчүүдийн зэрзэвсэг эмс охтын өмсгөл зүүсгэлийг хүртэл чимж ирсэн түүхтэй юм. Монгол хүний ухаанаас гарсан энэ тэнгэрийн хэгийн эцэг дээдс маань Манз цавын хаан тогоо ариун сангийн бойпор эрдмийн их судар номын шогол ламхуургийн дамрын даржинд дээдлэн бүтээж нандинаж ирсэн юм шүү. Энэ өөр хэний ч биш, зөвхөн манай Монголын дээд тэнгэрийн зарлагдсан бэлэгдэл юм аа. Тэр бэтгийн хэл эрд цэрэг амбиен хамгаалах хөө хуйгаан энэ бүх бат хэгээр сүлжиж дархлан дайн тулаанд ордог байж. Нэг цагирагт 4 цагираг холбож ширээсэн эрд цэргийн хөө хуйгт харидайсны харвсан сум шантарч далайсан илт мохно. Энэ таван нүдэнгээр эр хүн эмээл хазааран чимэж эмс охтууд ууж унжлаг зүйлтэн хэдэн зуунаар гойж ирсэн байна. Таван нүдэнг хэн дуртай нийлдэг юм биш. Туун их ясдаг дээ. Юан гүрний үеэс зөвхөн Хувлай хааны ордны алтан ургийн ихсдээдсэл хэрэглэх эрхтэй нандин бэлэгдэл юм гэж ярихын анх сонссон нутгийнхан гайхацгаалаа. Баясах тэдэнд эзэн богд Чингис хааны алтан ургийн залгамж өндөр гэгэнтэн Занбазар богд энэ тухай үлгэр домоглогоо олон сонин сайхныг хуучилнаа. Эрхэм дээд өндөр гэгэнтэн зөвхөн Монгол хүний уран ухаанан шингээсэн таван нүдэн хээг сан сүргийнхэн тамга болгон дээдэлсэн учрыг хүртэл айлдлаа. Өндөр гэгэнтнээс харьяат албадна. Сан сүргийн тамгыг ямар хэлбэр дүрстэй байхыг болгоовол богд гэгэнтэн бат бүхийн бэлэгдэл болгон найш хийдэгвэ. Найш гэдэг нэг дугуй дотор 4-10 талбиваас 5 нүдэн болох буй. Үржиж олшир хүн бэлэгдэл 5 нүд 4 аймгийн дунд тахигдахын учир сан сүрэгт тохирох буюу гэж айлдсан юм гэдэг. Уран ухаан уужуу доторт хүн ямагт юмны цаад утгыг бодож бэлгшээнэ. Таван нүдэн энэ утга төгөлдрөхээ Монгол хүний ширгэж дундаршгүй ухааны өлзий болохын учир айлч төрийн өнгөнд олон бүгдээр дээдэлж иржээ. Бүр богд эзэнт Монгол улсын ноёд төшмөдийн зэрэг дэвийг энэ
ухааны хэгээр тодорхойлон олгож байсан түүхтэй. Хожим хойно манай ардын засаг мандаж төрүүлсэн хөгжүүлж дэвжихдээ анхны мөнгө төгрөгөндөө 5 нүдэнг тайлбсан юм шүү дээ гэвээс хүмүүс баясхын насан туршаан өмчлөн дээдсэн тэрхүү тамганы учрыг сая гадарлжээ. Нэг үе богд дээдсийн тухай үг цухойлго бол үстэй толгой харалдаг байлаа. Тийм цагт ийм үг дуугарвал яана гэж санана. Та нарт байдгаа үр хүүхдтэй ч элдв эсийг ярилгүй аман хамхиж явлаа. Энэ багас манай Монгол улс өндөр дээд хаан Чингис өгөөдөө мөнх гуйг хаад их Йоан гүрнийг жолоодсон хувлай цэцэн хаантай байсан гэж сонсон чихэн онгойлголгүй өссөн. Мөн хүн завгтан нууснан олдгоо гэдэг үгтэй юм. Улс гүрнээрээ мэддэг түүх шаштран мэдэхгүй амьдрах муухай. Энэ 5 нүдэн тэр цагаас л Монгол хүн болгоны чимэг болж явсан юм да гэсээр баясах чимээгүй боллоо. Духны гүн үржилээ улам сүудэртэн бодол болно. Баясах энэ тухай олон жил сэтгэлдэн чандлан хадгалжээ. Учир юу гэвээс мэрэгэн дээдэс бодож олсон ухааны утгыг мэдж тайлах хүнгүй. Эцэг дээдсээс хэдэн үе дамжиж ирснийг ч мэдэхгүй. Тэр бүхэл хүний өөрийнхийг ч ялгахгүй болсонд харуулдаг байлаа. Аливаа улс гүрэнд өөрийнхөх оюун санааны өмч байдаг. Тэр нь их бага ялгалгүй өөрийн юм өөрийнх л байдаг болохоор ухаантан болгон мэдж хайрлах учиртай. Өгөөдөө их хааны тэртэгээс эхлэн хувилай цэцэн хаанаар үе уламжлагдсан энэ 5 нүдэн хэ хүмүүний гар ухаан дамжин хэдэн зууныг өртөөлөхөд элэгдэж хуучралгүй мөртөн Монгол хүнд унааны хазаар ногт эмээл ташуур мэт явсаар нас талиж ухаан молигдсон надад ирсэн хэрэгэ гэж баясах элдвийг бодно. Зөөлөн бороо намиран зунжин зэл бараадсан адуу бэлчээртэн турглан алсална. Эзэн дээдсийн 5 нүдэн тамгаар ташааган гойсон энэ жилийн унаг зэлнээс тавигдсны баяр мэт тоглож тонгочин өвс ногоо үнэрлэн ганц нэг хазлаж бас эхийнхэн цавинд хошуу шургуулан хөхийн үлгэн. Монголын минь энэ их сайхан хээр талын хөрсөн дээрнч хэвлээ доторнч хүний мэрэгэн ухаанаар бүтсэн ямар агуу эрдэнэс нуугтай болоо гэхээс баясгад тэр бүхнийг олж мэдэн энэ хойчсныг дуулгахсан гэсэн хорхой асна. Хүнд мэдсэн далай мэдээгүй балай гэсэн үг байдаг. Тэгвэл баясах өөрийгөө дэндүү багыг мэдэж байна да гэж голж ач үрстэн үлдээх юмтай дурсагдах нэртэй явгсан да гэх бодол өвөртлөн. Адуу туриглан алсална. Бэлчээр эзэгнэн налайх тэнгэрийн түмэн сүрэг алслах биш эзэндэн улам ойртголгоо санагдан баясах араас нь хараа бэлчээж сэтгэлэн баясхан хэсэг суулаа. Адуу холдсон хойно баясах тэнгэрийн 5 нүдэн хэмээн нэгэн насаар шүтсэн тамгаан оруулж хоймрын авдартаан заллаа. Дээдсийн эрдэнэс үр хойчдон үнтэй. Өвтэн дэлгэрүүлэгч 5 нүдэн Монгол брэнд.